2018 оны жилийн уулзалтанд хүрэлцэн ирсэн эрхэм мэргэжсэн нэгтлэн бодогч аудиторууд, эрдэмтэн судлаачид, илтгэгч хамтран зохион байгуулагчид та бүхнийхээ энэ өдрийн түмэн амрыг айлтхан мэдчилж байна. Тэгэхээр Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт 2014 оноос эхлэн гишүүдийнхээ жилийн уулзалтыг зохион байгуулж, олон улсын жишгийн дагуу олон улсын мэргэжлийн байгууллагын нэгэн адилаар оны эхэнд бид тухайн онтой холбогдох цаг үеийн болон мэргэжлийн энэ асуудлуудаар анхаарал хандуулж зохион байгуулж ирсэн. За тухайлбал 2014 онд буюу гишүүдийн анх дугаар жилийн уулзалтаар байгууллагын ERP систем, компани засаглалд нэгтлэн бодогч аудиторуудын үүрэг оролцоо сэдвээр ярьж байсан бол 2015 оны буюу 2 дахь жилийн уулзалтаараа бид бүхэн нэгтлэн бодох бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, чиг хандлагын талаараас ярилцаж тодорхой гарцуудыг шийдэжсэн. За 2016 онд бол нэг байгууллага нэгдмэл тайлагнаас сэдвийн хүрээнд гишүүдийнхээ уулзалтыг зохион байгуулж байлаа. За өнгөрсөн онд цаг үеийн шинжтэйгээр 2017 онд хямралыг хяналтаар хазаарлахын сэдвийн дор бас гишүүдийн уулзалтыг зохион байгуулж илаа. За энэ оны гишүүдийн уулзалтыг бид үнд цэнтэй оршихуй сэдвийн дор санхүүгийн боловсрал, тэр дундаа гишүүд болох мэргэжсэн нэгтлэн бодогч аудиторуудын санхүүгийн боловсролын хүрээнд зохион байгуулж байгаадаас баяртай байна. За ингээд 2018 оны мэргэжсэн нэгтлэн бодогч аудиторуудын гишүүдийн маань жилийн уулзалтыг нээж үг хэлнэ хэмээн Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын гүйцэтгэх захирал доктор профессор Инх Амгалан таныг хуурж байна. За та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Тэгээ юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн гишүүддээ талархал илэрхийлье. За мөн бидэнтэй хамтран энэхүү ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа Монгол банкныхан, ард санхүүгийн нэгдлийнхэн, за мөн илтгэгчээр оролцож байгаа сангийн яамныхан та бүхэндээ мөн талархал илэрхийлье. Зөвхөн Улаанбаатар хотын мэргэжсэн нэгтлэн бодогч төдийгүй Төв аймгийн салбарынхан, Сэлэнг, Булган, Дархан уул аймгийн салбарын мэргэжсэн нэгтлэн бодогчд маань мөн энд хүрэлцэн ирсэн байна. Тэгэд энэ хахир хөөртөн үед өөрсдийнхөө мэдлэгийг дээшлүүлэх, за мөн эргэж очиод гишүүддээ бас мэдээлэл хүргэхээр аймагуудаас зорин ирсэн нийт мэргэжсэн нэгтлэн бодогч гишүүддээ бас талархал илэрхийлье. За бид жилийн уулзалт гэдэг энэхүү арга хэмжээг зохион байгуулад энэ удаа 5 дахь удаа нь болж байна. Цаг хугацаа ийм түргэн өнгөрдөг байна. Бид нар саяхан л зохион байгуулж эхэлсэн санагдаж байна. За ингээд бид нар энэ удаагийнхаа жилийн уулзалтыг үн цэнтэй оршихуй гэж нэрлээд тэгээ бид нар юунд энэ жил илүү анхаарах ёстой юм бэ? Бидний мэдлэгээ хэлэх ёстой, санхүүчид, аудиторууд, мэргэжсэн нэгтлэн бодогчдын анхаарах ёстой тэр сэдвийг сонгоод тэгээд илтгэгч нараа урьж та бүхэндээ мэдлэг, мэдээлэл хүргэхийг зорж байгаамаа. Тэгээ ер нь бид нар бол 1-р сард хийж байгаа нь бас учиртай. Аль болохоор тухайн жилдээ гишүүдээ анхаарах ёстой тэр асуудал руу анхаарлыг хандуулахыг зорж бид нар энэ үеэр зохион байгуулж байгаа. Тэгээ энэ арга хэмжээ маань бас жилээс жилд бас чанарж иж манай гишүүд сонирхдог. За ингээд орон нутгаас гишүүд маань энэ арга хэмжээнийхээ төлөө жилийн уулзалтандаа оролцохоор зорж ирдэг ийм арга хэмжээ болж байна. За ингээд бид бүхэн бас та бүхнийхээ мэргэжлийн оюуны мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр цаашдаа бас анхаарч байх болно. Энэ арга хэмжээгээ илүү бас чанаржуулах талаар анхаарч байх болно. За та бүхэндээ бас илүү сайн үйлчлэгийг үзүүлэхийн төлөө анхаарч байх болно. Ингээд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст дахин талархал илэрхийлээд 2018 оны Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын жилийн уулзалтын үйл ажиллагаа нэгдсэнийг мэдэгдэе. За жилийн уулзалтыг нээж үг хэлсэн гүйцэтгэх захирал Инх Амгалан захиралд баярлалаа. За тэгэхээр хөтөлбөр ёсоор өнөөдөр үндсэн 7 илтгэл байгаа. За илтгэл болгоны араас асуулт хариултын хугацаа байгаа учраас гишүүд маань тодруулахыг хүссэн зүйлс асуух асуултаа бэлдээд илтгэлийн дараа илтгэгчдээс асууж болно. За зааланд микрофон явах учраас та өөрийн биеэр асуултаа асууж эсвэл бичгээр бас асуултыг
авнаа. За эхний илтгэл бол Монгол Улсын макро эдийн засгийн дунд хугацааны хэдийн төлөв гэсэн илтгэл байгаа. Санхүүгийн тогтвортой байдлын тайлан дээр тусснаар 17 оны 3 дугаар удирдлагын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.8% гэж таамаглаад байгаа. За олон улсын валютын сан өргөдөгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор таамаглаж байсан үр дүнгээс өссөн гэж судлаачид үзээд байгаа. За цаашдаач энэ өсөлт тогтворж за бүр 19-20 оноос бол бас илүү өсөлт харагдана гэж бас таамаглаад байгаа. Тэгэхээр энэ цаашдаа 18, 19, 20 гэдэг дунд хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт, макро эдийн засгийн түвшин ямар байх вэ гэдэг талаар сангийн яамны эдийн засгийн бодлогын газрын макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга инх хоёр илтгэл тавихаар ирсэн байна. Таныг тайлснаар байна. Дэлгэсэн дээрээс та бүхэн одоо хэдэн үзүүлэлтүүдийг харж байна. За улс орны эдийн засгийн одоо төлөв байдлыг хамгийн одоо бүрэн дүүрэн одоо товчхон илэрхийлж чаддаг үзүүлэлт маань бол дотоодын нийт бүтээгдэхүүн түүний өсөлтийн хувь байдаг. За энэ зүүн гар тал дээрх одоо дээдлийн өсөлтнөр бол сүүлийн 8 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төр зургийг харуулжээ. За 2010 оноос эхлээд тоолоход одоо өнөөдөр 2017 он нийт 8 жилийн хугацаанд бол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн оны нэрэлсэн үнээрээ за 9.7 их найт төгрөгөөс за энэ жилийн одоо хүлээж өгөөсгөл 28 орчим их найт төгрөг байгаа. Үндсэндээ одоо 3 дахин абсолют утгаараа бол нэмэгдсэн байна. За гэхдээ одоо улс орны одоо хөгжлийн түүхэнд гэж үзэх юм бол одоо 8 жил гэдэг маань өөрөө бол одоо харьцангуй богино хугацаа. Энэ богино хугацаанд бол одоо огцом өсөлттэй үе. За түүний дараа одоо эрс одоо уналттай ийм өсөлт уналт аль аль нь одоо зэрэгцэн одоо хоршсон. Энэ дундаас бид нар бол одоо ол дамжилт болон одоо алдаа тутаглаасаа сургамж авах хангалттай одоо юм түүхэн сургамжийг үзүүлсэн юм он жилүүд болж байсан байна. 2011 онд бол одоо Монгол Улсын эдийн засаг 17.3%-тай өсч тухайн үед дэлхийд хамгийн өндөр өсөлттэй одоо эдийн засгтай улс орнуудаар нэрлэгдэж байсан. За тухайн үеийн одоо судлаачид эрдэмтэн одоо олон улсын байгууллагын зүгээс бол энэ өсөлтийн хувь хэмжээ цаашид ч гэсэн доорож одоо нэг 10 жилийн хугацаанд бол үргэлжлэнэ гэдэг ийм дуу хоолой бол санал нэгдмэл байсан. За тэгтэл энэ өсөлт маань бол бас төдийлөн удаан үргэлжлэж чадаагүй. За 12, 13 оноос бол 2 оронт одоо өсөж явж байсан. 15, 16 онд бол 2.1% руу одоо буурж ирсэн ийм одоо бид бүхэнд сургамж үзүүлсэн ийм он жилүүд байна. За 17 оны тухайд бол эхний улирал 3.3% өсөлттэй, 20 дугаар улирал 5.3% өсөлттэй, 3 дугаар улирал 5.8% өсөлттэй гарсан байгаа. За 4 дугаар улирлын гүйцэтгэл одоо 2 сарын дундуур албан ёсоор үндэсний статистикийн орноос зарлагдана. За бид бүхний одоо хүлээж төсөөлж байгаагаар бол нэг 3-аас 4 за магадгүй 5 орчим хувийн өсөлттэй байх юм магадлал өндөр байгаа. За эдийн засгийнхаа энэ ерөнхий үйл ажиллагааны идэвхжил түүний сулралтай шууд цаашгүй холбоотойгоор манай улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл бас холбогдож гарч байгаа. За сүүлийн одоо 7-8 жилийн хугацаанд нөхцөл байдал ямар байсныг аваад үзэх юм бол за орлого маань бол энэ 10, 11, 12, за 13 хүртэл бол бас юм өсөлттэй байсан. Энэ маань бол одоо улс орны ерөнхий эдийн засгийнхаа төлөв байдлыг дагаад орлого маань бол өсөж байсан. За түүнээс цааш одоо ялангуяа одоо энэ 13, 14, 15, 16 оноос бол орлого маань бол ийм тогтмол түвшинд докторжиж ирсэн. За эсрэгээр харин манай зардал нэмэгдснээр төсвийн алдагдал маань бол жил дараалан нэлээд одоо өндөр хувьтай гарсаар за сүүлийн одоо өнгөрсөн 16 онд бол дотоодын нөхцөлхүүн дэслэх төсвийн алдагдал бол 15.3% хүрж их өндөр түвшинд хүрсэн. За энэ жилийн тухайд бол энэ тэрний өмнөх жилтэйгээ харьцуулах юм бол төсвийн алдагдлын дотоодын нөхцөлхүүн дэслэх хувь бол 6 орчим хувьд байхаар бидний хувьд урьдчилан юм тооцоолыг гаргаад байна. За эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг бас нэлээд одоо бодиттой илэрхийлж байдаг нэг үзүүлэлт бол тухайн улсад орж ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал байдаг.
За өнгөрсөн энэ 8 жилийн хугацаанд бол мөн энэ чиглэл дээр бол бид мөн л одоо юм алдаа оноо зэрэгцсэн ийм онцлогуудыг бол одоо өнгөрүүлсэн байна. 11-12 онд бол одоо дэлхийн нийтээр ялангуяа одоо энэ уулуурхайн салбарт ах эрс түүхийн эдийн үн ханш нэмэгдсэн. За эрэлт хэрэгцээ одоо өсөжсөнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж жилдээ 4 гаруй одоо тэрбум долларын түвшинд хүрж ирсэн болвол энэ үзүүлэлт маань сүүлийн жилүүдэд 100 сая доллароос одоо бага хэмжээнд хүртлээ буурах түвшинд бол бас ингээд хүрч болдгийг бас биднэрт үзүүлсэ. За энэний цаана бол одоо бид нэг зүйл дээр одоо онцгойлон анхаарах ёстой байгаа нь улс орны одоо эдийн засгийг голлон одоо ачааг нь нуруунд дээр авч явдаг салбар нь бол одоо хувийн хвшил. За хувийн хвшлийнхээ одоо үйл ажиллагааг төр засгийн зүгээс бодлохоор бол дэмжих нь зүйтэй. Энэ хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн бизнес үйл ажиллагааг дэмжих чиглэлээр төр засгийн бодлого нэгт одоо дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллах ёстой гэдэг дээр бол онцгойлж одоо анхаарч ажиллах нь зүйтэй байгаа. Энэ чиглэлээр ч гэсэн одоо сангийн болон засгийн газрын зүгээс ихээхэн одоо анхаарч ажиллаж байгаа. За 16-17 онд бол хөрөнгө оруулалтын хэмжээ 628 сая. За 17 оны хувьд бол 1 тэрбум гаруй одоо долларын хэмжээнд хүрч хөрөнгө оруулалтын хэмжээ өссөнийг тавхан үсэгтээс харж болж байна. За гадаад валютын нөөц за ханшны хэлбэлцлийн тухайд дараагийн өсөлтөн дээр харуулсан байна. За мөн л одоо энэ өмнөх эдийн засгийн одоо үйл ажиллагааны чиг хандлага дагаад гадаад валютын нөөц 2012 онд одоо хамгийн оргил үедээ 4 тэрбум доллар давж байсан бол сүүлийн жилүүдэд буурсаар 1 тэрбум 296 одоо сая долларт хүрээд байсан. За өнгөрсөн одоо хугацаанд төр засгийн зүгээс одоо авчиржуулсан бодлого арга хэмжээний үр дүнд энэ тоо маань одоо нэмэгдэж оны эцэст 3 тэрбум долларт хүрээд байгаа юм байна. За Монгол улсын эдийн засгийн хувьд энэ гадаад худалдаа онцгой чухал байр суурийг гүйцэтгэж байдаг. За бидний хувьд экспортод гаргадаг эрдэс түүхийн эд дээр одоо гол нь тулгуурлаж валютын одоо орлогоо бүрдүүлж байгаа. За экспортын орлого маань бол одоо эрдэс түүхийн эдийн зах зээл өсөлттэй үед бол одоо 4-5 тэрбум долларын хооронд хэлбэлзэж байсан. За үүн дээр бол одоо мэдээж хэрэг түүхийн эдийн гадаад зах зээл дээрх үн ханш за бит хэмжээний нөлөө одоо хамгийн хүчтэй нөлөөлж байгаа. За өнгөрсөн 16 оны одоо сүүлээс за 17 оны одоо туршид гадаад орчин бас харьцангуй урд өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад таатай байсны үр дүнд одоо өнгөрч буй 17 онд бол экспортын хэмжээ 6 тэрбум доллар давж 6 тэрбум 200 сая доллар хүрснээр урд өмнөх жилүүдээс одоо хамгийн өсөлттэй ийм жил болж ирсэн байна. За үний ерөнхий түвшин за Монгол одоо төгрөгийн худалдах чадварыг илтгэдэг үзүүлэлт инфляцийн тухайд өмнөх жилүүдэд бас нэлээд одоо өндөр 2 оронтой тоотой байж явсан болвол эдийн засгийн үйл ажиллагааны одоо тэр итгүүчлийн сулралыг дагаж нэг хэсэг 15-16 онд бол нэлээд доод түвшинд байсан. За энэ жилийн 17 онд тухайд бол ерөнхий эдийн засгийн одоо итгүүчил сэргсэнтэй холбоотойгоор 6.4% гарсан байна. За мөнгөний нийлүүлэлт болон арилжааны банкуудын зээлийн үлдэгдэл мөн одоо энэ эдийн засгийн ерөнхий дүр зургаа бас илтгэх нэг одоо чухал үзүүлэлт байдаг. За ялангуяа одоо энэ өсөх тестүүдээр харахад бол эдийн засаг одоо өсөж байсан. За тэр одоо өсөлтийн моментум нь одоо алдагдаагүй байсан тэр үед бол мөнгөний нийлүүлэлтчдэр арилжааны банкуудын зүгээс эдийн засагт одоо оруулж байсан аж ахуйн нэгжүүдэд олгож байсан зээлийн хэмжээ ч гэсэн одоо нэмэгдэж байсан. За тэгтэл эдийн засгийн нөхцөл байдал маань бас одоо суларч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа маань одоо жаахан одоо ирчүүж сулрах тэр үед бол аль аль нь одоо юм буурах хандлага руугаа орсон. Энэ ч одоо макро эдийн засгийн томоохон үзүүлэлтүүдэд бас одоо шууд нөлөөллийг бол үзүүлж байсан. За 16-17 оны хувьд бол зээл мөнгөний нийлүүлэлт аль аль нь одоо өснө нэмэгдэх ийм төлөв байдалтай байна.
За тэгвэл энэ арилжааны банкны зээл бол одоо энэ мөнгөний эргэлт яг одоо энэ өрх гэрүүд аж ахуйн нэгжүүдэд очихдоо ямар одоо нөхцөлтэйгээр өртөгтэйгээр очиж байгааг илэрхийлэх үзүүлэлт нь хүүгийн дундаж түвшин байж байгаа. За хүүгийн түвшин илэрхийлэх одоо хэд хэдэн үзүүлэлт байдгаас за яг одоо энэ арилжааны банкуудын зээлийн дундчгүй бол одоо Монгол улсад өндөр хэвээр байна. 11 онд 16% байсан бол одоо сүүлийн жилүүдэд 19-20% байгаад байгаа. За энийг одоо бууруулах чиглэлээр төр засгийн зүгээс одоо сангийн Монгол банкны болон одоо бус одоо холбогдох байгууллагуудын зүгээс зээлийн үг бууруулах чиглэлээр бас нэлээд одоо цогц арга хэмжээнүүдийг бол авч чиглэж байгаа. За үүний нэг нь бол засгийн газрын үн цаасны одоо шинээр одоо гаргах тоо хэмжээг бууруулах, за түүний нөхцөлийг одоо илүү таатай болгох чиглэлээр ажиллаж байгаа. За ингэсний үр дүнд засгийн газрын үн цаасны одоо энэ 28-7 хоногтой үн цаасны дундчгүй 17 онд дунджаар 14.2% болж өмнөх жилүүдээс даруй одоо 1-2% пунктээр одоо бурууд байгаа ийм үзүүлэлт. Тэ одоо манай улсын эдийн засгийн ерөнхий дүр зураг харагдаж байна. За иймэрхүү ерөнхий нөхцөл орчны хүрээнд төр засгийн зүгээс улс орныхоо макро эдийн засгийн доктортой байдлыг хангах, цаашдын өсөлтийн одоо суурийг бүрдүүлэхийн тулд ямар чиглэлээр одоо бодлого хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар та бүхэнд танилцуулъя. За сүүлийн одоо 1-2 жил за цааш ч гэсэн одоо дахиад үлж байгаа ирж буй одоо 1-2 жилийн туршид одоо засгийн газрын зүгээс өмнөө одоо баримлж байгаа хамгийн гол 2 одоо хөтөлбөр бол эдийн засгийг сэргээх хөтөлбөр байгаа. Улсын их хурлаас батлагдсан. За мөн одоо олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр байгаа. За аль аль нь бол одоо дугт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрүүд. Гэхдээ доторх одоо хэрэгжүүлэх үйл ажиллагааг нь задлаад үзэх юм бол богино дунд урт хугацаанд одоо нөлөөгөө үзүүлэх гэдэг байдлаар ангилж болж байгаа. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн тухайд төсөв сангийн бодлогын чиглэлээр багц арга хэмжээнүүд, за мөнгө санхүүгийн салбарт хэрэгжүүлэх бас бодлого арга хэмжээний нэг цогц арга хэмжээнүүд байгаа. За мөн одоо эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээнүүд байгаа. За эдгээрийг одоо богино дунд урт хугацаанд ямар одоо онцлогтой бодлого арга хэмжээнүүдийг одоо төлөвлөгдсөн, ямар одоо үр дүн хөрхийг одоо төлж байгаа талаар одоо энэ слайдн дээр бол одоо дэлгэрэнгүй ийдсэн. Товчхонд нь одоо базаад хэлэхэд бол за төсвийн бодлого мөнгөний бодлогын тухайд бол богино хугацаанд бол одоо улс орны хувьд одоо нэн яаралтай нэн тэргүүний ээлжинд одоо тулгамдаад байгаа гадаад өр зээлийн эргэн төлөлтийн одоо асуудлуудыг шийдвэрлэх, за төсвийн одоо алдагдлыг бууруулах, за чиглэлүүдэд одоо төвлөрж байгаа. За дунд хугацаанд бол орлогын бааз суурийг одоо нэмэгдүүлэх, зардлын зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, за хэмнэлтийг бий болгох, за урт хугацаанд бол одоо тэнцвэрт байдлыг улам бэхжүүлж цаашдын одоо өсөлтийн одоо суурь болсон макро эдийн засгийн доктортой байдлыг хангах энэ чиглэлүүд рүү бол явагдаж байгаамаа. За дээрх одоо 3 чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр за манай улсын эдийн засаг маань ойрын жилүүдэд ямар төвшөнд одоо хүрэхээр төр засгийн зүгээс төлөвлөж зорж байгаа талаар та бүхэнд танилцуулъя. За 18, 9, 20, 21 онуудад бол эдийн засгийн өсөлтийг за тус бүр 4.2, 6, 4.5, 5.8 гэсэн хувьд хүргэнэ гэсэн ийм тооцоол гарсан байгаа. За дотоодын хөтөлбөрийн тухайн оныхоо үнээр нэрлэгдсэн хэмжээ бол 18 онд бол 30 их найд, за 21 онд бол 40 их найдад хүрэхээр ийм тооцоолгоо гарсан байдаг. За инфляци болон түүгээр илэрхийлэгдэх орны одоо түвшинг бол нам дор түвшинд доктортой байлгахаар төр засгийн зүгээс төлөвлөж байгаа. За улсын төсвийн хувьд бол алдагдлыг үе шатаагаар бууруулна. За 18 онд бол алдагдал 2.4 их найтай байсан бол 21 он гэхэд энэ алдагдал нь 795 тэрбум төгрөг байхаар одоо үйл ажиллагаа төлөвлөж байгаа. Ингэснээр дотоодын нөхцөлд эзлэх төсвийн алдагдлын хэмжээ
8%-аас 2% хүртэл одоо буурж зохистой харьцаа одоо хангахтаар төлөвлөгөөг босруулад байж байгаа. За мөн одоо засгийн газрын өрийг зохистой түвшинд байлгаж өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай байгаа дотоодын нэмэгдэхүүн дэслэх өнөөгийн цэврүүнээр илэрхийлэгдсэн түн 70 гаруй хувьтай байгааг 68% одоо боруулах ийм одоо тооцоо судалгаа гарсан байгаа. За гадаадын шууд хөрөнгө оруулалтыг мөн одоо татах, за үүнийг татахын тулд одоо таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр бол бас ажиллаж байгаа. Ингэсний одоо үр дүнд жил бүр 1.5-аас 1.6 тэрбум долларын хэмжээнд төлөгдөж байгаа. За гадаад худалдааны тэнцэл маань жил бүр ашигтай 1 тэрбум доллароос дээш, за 20 онд бол 1.9 тэрбум долларын хэмжээнд байхаар төлөгдөж байгаа. За үүн дотроо экспортын орлого бол эх онд 5.8 тэрбум, за 19 онд 6.2 тэрбум, хамгийн өндөр үзүүлэлт нь бол 20 онд 6.9 тэрбум доллар хүрэхээр урсан юм тооцоонууд бол гарсан байгаа. За энэ бүх одоо арга хэмжээний үр дүнд за төр засгийн зүгээс одоо тооцож төлж байгаагаар бол дунд хугацаанд гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч валютын нөөц одоо нэмэгдэж төгрөгийн хаш харьцангуй доктортой байж төсвийн алдагдал, эрс бурж, эдийн засгийн өсөлт хадгалагдахаар ийм төр зургийг бол одоо гаргаж сан байгаа. За ингээ анхаарал тавьсан явдал баярлалаа. Та бүхний асуултанд хариулах нь байна. За, инхээр зорилготой баярлалаа. Манай гишүүдээс асуух асуулт байгаа бол микрофон явуулаарай. За гишүүд бүхэн асуултаа бодож байгаа хооронд яг бас энэ завшаа нэг ашиглаад өнөөдөр одоо энэ арга хэмжээнд оролцож байгаад бол одоо бас баяртай байна. Миний хувьд бол одоо энэ мэрэгсэн нөхлөн бодогчид аудиторуудын улс орны эдийн засгт оруулах хувь нэмэр их өндөр гэж үздэг. Ялангуяа одоо энэ төр засгийн байгууллагуудаа за аж ахуйн нэгжүүдийн тухайд бол эрсдлийн үнэлгээ, за зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн судалгаа, чиглэлийн одоо юм судалгаа тооцоо, дүн шинжилгээ, эрсдлийн тооцоолуудыг бол их оновчтой зөв хийх зайлшгүй шаардлага бол байгаа. Миний хувьд одоо сүүлийн яг хэдэн жил бол одоо төрийн байгууллагад ажиллаж байна. Урд өмнө хувьд бол бас ажиллаж байсан. Тэгэхээр аудиторууд та бүхэндээ одоо яг энэ чиглэлээр улам бүр одоо аж ахуйн нэгжүүдэд хөтөлж аливаа одоо эрсдлийг нь зөв тооцож тодорхойлох. За үүн дээр одоо үнэлж тэр мөнгө урсгалынхаа оновчтой зөв төлөвлөлт барилтуудыг гаргахад үнэтэй зөвлөгөөгөө одоо оруулж явах ажилд нь бас амжилтыг ташин төсье.